Hera Equipment компани бүгд найрамдагтад Ард улсын NFLG компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус компани нь дэлхийн 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортлдог бетон зурах технологийн чиглэлээр тэргүүлдэг компани юм байна. 30 жилийн түүхтэй Хятадын NFLG компани дэлхийн 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортлдог байна. Тус компанитай Hera Equipment компани хамтран ажиллах гол зорилго нь татвар төлөгчдүүд ашигтай, чанартай, хямдвартай бүтээгдэхүүн нийлүүлэх явдал юм а. Цаашид хоёр компани хамтын ажиллагаа өргөжин тэлж Монголын зам барилгын салбарт шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх замаар дэд бүтцийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна. Монгол улсынхаа авто замын салбарын хөгжилд том хувь нэмэр оруулах чинь гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс гарсан асфальт бетон энэ бүтээгдэхүүн бол өндөр чанартай ийм бүтээгдэхүүн байх болно. Ингэсээр манай авто замын салбарын компаниуд маань сайн чанартай замыг Монгол улстай хийх боломжтой болж байна гэж харж байгаа. Okay, we are delighted to be in Mongolia this week. Манай компани асфальт болон бетоны зурмаг, замын барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг юм. Бид Hera Equipment компаниг тохиромжтой түнш гэдэгт итгэж байна. Миний ойлгосноор Монгол улс бүх томоохон хот, суурин газруудаа холбохын тулд 14,000 гаруй километр замыг барихаар зорж байгаа. Production of asphalt equipment and Hera Equipment нь зам барилгын машин механизмын чиглэлээр маш мэрэгжлийн бөгөөд Монголын зах зээлд борлуулалт үйлчилгээ, лизинг зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тиймээс бид урт хугацааны туршид амжилттай хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Мөн бид NFLG болон Heraтай хамтран ажилласнаар Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалт, тэр дундаа зам, орон сууцны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Hera Equipment компани 2003 оноос хойш уулуурхай зам барилгын салбарт хүнд машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлж ирсэн. Энэ удаад Хятадын тэргүүлэгч NFLG компанитай хамтран ажиллах болсноор Монгол улсын дэд бүтцийн хөгжилд шин шат авчрах боломж бүрдэж байна.